За энэ өдрийн орой мэндийг төвшүүлье. Өнөөдрийн оргил цаг нэвтрүүлгээр дөрвөн эрхэм оролцож байна. Утгагүй энэ хорвоог учиртай болох эрен үе эхэлжээ. За би энд Күнзийн сургаалаас нэг хэсэг иш татлыг өгье. Аав дүү хоёрыг нийгмийн байр суурь бэхжүүлдэг. Аав хүү хоёрыг журамт ёс бэхжүүлнэ. Эрхэм гүн далаа энэ учрыг яг тайлах уу? Таны оролцоо юг бэхжүүлэх гэж байна? За аав хүү хоёрын юм уу? Миний өөрийн оролцоо тийм. Улс төр тохиролцоо. Тийм, яг үнэ. Тийм ээ. Тэгэхээр хүмүүс улс төрийг их муухай юм, заваан, өмхий энэ гэж ярьдаг. За одоо бусад улс орнд бол улс төр тийм муухай байдгүй юм байна лээ. Тэрийг би шууд л хэлчихье те. Манайхан одоо ингээд улс төрд орох гэж байгаа нэг муухай юм руу орох гэж байгаа юм шиг, буруу юм хийх гэж байгаа юм шиг ийм яриад идэг. Тэгээ би одоо хамгийн сайн мэддэг Герман, Английнхаа улс төрийг л ингээд харахад их л сайхан одоо их хурлын гишүүд, одоо Бундестагийн гишүүд энэ төр их гоё улс орныхоо төлөө гэсэн, нийгмийнхээ төлөө гэсэн, өөрийнхөө чаддгийг хийх гэсэн хүмүүс байдаг. Жишээлбэл зарим нь би бол одоо эдийн засагтай сайн би одоо улс орныхоо эдийн засгийн төлөө би одоо ингэж ачаал бүгд өгч тэнд дуу хоолойгоо нийлүүл тэрний байнгын хороонд байдаг ч гэдэг юм уу. Эсвэл би нийгмийн халамжинд их сайн нийгмийн халамжийн хуулиудыг боловсронгуй болгоход би одоо өөрийн хувь нэмрээ оруулна гэж ирээл ярьцгаадаг. Тэгэл тэнд ингэж өгдгийн улс төрд ороод учир зүггүй одоо идэж уугаад муха одоо шуналтаад ингэж явдаг Бундестагийн гишүүн гэж бараг байхгүй. Маш ёс зүйтэй, маш их одоо боловсрол мэдлэгтэй тийм хүмүүс байдаг юм байна л. Гэхдээ энэ хажуугийн Солонгост зөндөө очиж бас бараг Солонгосын их хурлын гишүүдийнх нь би 60% таньдаг. Бүр н одоо Солонгост байсан элчин сайд гэрэл тухай юун дээр өөрийнхөө нэг ярилцлаган дээр бичсэн байсан. Гүн далаагыг Солонгосын их хурлын гишүүдийн 60% тань гэдэг. Нэрээ тийм би өөр 2 намаас тэгээд намын даргаас нарийн бичгээс нь ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас нь ингээд дандаа миний найз болсон юм л та. Тэгээд тэднэртэйгээ ингээд уулзаад ярьж байхдаа энэ улс төрийг бас их гоё гэж ярьдаг. Их сайхан улс төрд орсноороо нийгэмд улс их орондоо зөв зүйтэй юм хийн гэсэн байдаг. Тэгээд энэ Солонгосын улс төр ч гэсэн одоо өмнөх кинонуудын харахад янз бүрийн юм харагддаг те Солонгос кинон дээр. Тэгэхдээ бас их цэвэршиж гоё болоод явж байгаа юм байна лээ. Шинэ хүмүүс нь төрчихсөн их сайхан хяналттай юм байт юм байна лээ. За манад нөгөө нэг айгүй муухай хяналтгүй болохоор л нэг юм муухай идэж уусан ийм одоо үр чамшигдуулсан ийм зүйл гарч байгаа юм байна лээ. 10 жилийн дараа 20 жилийн дараа байдал шал өөр болно. Магадгүй энэ 6 сарын 29-ноос эхлээд их өөр болох байх гэж би бодож би улс төрд энэ өөрчлөлтөнд өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэж бодож байна. За баярлалаа. За дараагийн иш татлыг өгье. Нөхөр эхнэр хоёрыг хүндэтгэл холбоно. Дарга цэр хоёрыг чадвар холбоно. Өнөөдөр Монголд огцсон утгагүй энэ орчныг та яаж учиртай болгох гэж байна? За намайг Аюурмтын Давасран гэдэг судлаач эрдэмтэн хүн байна. За би сүүлийн 22 жил өөрийн боловсрол мэдлэг анхаарч ирсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн 2 жил өмнө нь бол ямар нэгэн нам эвслэс ямар нэгэн сонгуульд өрөөсөө нэр дэвшиж байгаагүй. Одоо манайх нэрдгээр одоо битүүмэр гэдэг юм да. Тэгээд өөрийгөө бэлтгэж ирсэн. Тэгээд өнгөрсөн жил Оросын холбооны улсад эдийн засгийн шинжилгээ ухааны докторыг Монгол улсын эдийн засгийн хөгжлийн загвараар хамгаалсан юм байна. Стратеги эдийн засгийн стратеги төлөвлөлтөөр хамгаалсан юм хүн байна. Шинэхэн доктор. Тэгээд одоо бол цаг нь ирсэн. Тийм байна. Үнэхээр цаг нь ирсэн. Би дүүргийн сонгуульч нэр дэвшиж байгаа юм хүн байна. Тэгээд одоо цаг нь ирсэн. Энэ одоо таны хэлдгээр энэ болохгүй байгаа, бүтэхгүй байгаа нийгэмд улс төрт өөр ирэхгүй орох тийм шаардлага гарч байна. Өөрөө нийгмийн захиалагч юм одоо ингэж харж байна. Тэгээд хийх юм бидэнд их байна. Монгол улсад одоо ялангуяа энэ болохгүй бүтэхгүй байгаа юмыг
судалгаа шинжилгээнд дээр суурилсан ийм одоо бодлого, урт хугацаатай тийм бодлого хэрэгтэй. Тэр бодлогыг хэрэгжүүлдэг тийм баг хэрэгтэй, мөн одоо хариуцлага гэж байх хэрэгтэй. Хэрэгжилтэнд дээр нь одоо сэтгэл байх хэрэгтэй. Сэтгэл одоо Монголд байхгүй учраас одоо гүндэ даргын хэлдгээр ерөөсөө энэ Монголын нийгэм нь болохоо байсан байна. Үнэхээр одоо энийг засъя гэж ингэж одоо төрд орж дуу хоолойгоо гаргая. Ер нь одоо мэдлэг боловсролоо улс орондоо зориулъя гэдэг ингэж одоо шийдээд явж байна. За миний нэр дэвшиж байгаа сонгуулийн тойрог бол улсын их хурлын 63 дугаар тойрог буюу налах Чингэлтэй 1-6 дугаар хороонд одоо нэр дэвшиж байна. Монгол Ардын Явсгал намаас нэр дэвшиж байгаа. За миний одоо үрээ бол ерөөсөө хамтдаа өөрчлөе, сонгогчтойгоо хамт өөрчлөе. Энэ одоо болохгүй юмыг бид одоо шүүмжиж ханлаа шүү дээ. 26 жил шүүмжиллээ. Одоо өөрснөө оролцъё. Сонгогчд одоо үнэхээр одоо шинэ сонголтыг хий гэж бодож байна. Шинэ хүмүүсийг хүсэж байна. Шинэ улс төрийн одоо хүчнийг, шинэ улс төрийн хүч хүсэж байна. Энэ дээр одоо нийгмийн захиалга байгаа учраас одоо энэ шинэ хүмүүс ингээд нэр дэвшиж байгаад бас баяртай байна. Тэгээд энэ сонголт бол Монголын ард түмэн ихээхэн томоохон эргэлтийг одоо системийн эргэлтийг гаргах итгэж найдаж байна. За энд бол одоо маш цэвэрхэн сайхан сонгуул болно. Энэ бид хэрвээ буруу сонгох юм бол сонголт хийх юм бол одоо дуусаа одоо ингээд дуус. Энийг буцааж босгох нэг бол маш хүч, маш одоо юу гэдгийг золиосоор их үнэтэй золиосоор босгох тийм болчиход байна тий. Тэр яг үнэ шүү. Үнэхээр утгаа алдсан энэ цагт учрыг нь олох шаардлага байгаа. Тэгний гоё штатл байх юм. Баян хоосон хоёрыг өглөг холбоно. Хөгшин залуу хоёрыг цэлмэг бичүүлдэг. Ийм гоё үг таарж ахын. Таны оролцоо учрыг яа тайлах вэ? Би ер нь 90 оны 5 сарын 9-нд зурхайн холбоо байгуулж явах тэр үедээ энэ төрийн зурхай гэж ингээд төрийн зурхайг бариад эхэлсэн байдаг нь улс төрийн зурхайг барьсан байна. Тий. Тэгээ ер нь 25 жил ер нь улс төрийн зурхайг хийгээ. Улс төрчдийн зурлагыг тавиад тэр үед хинч хэлж чадахгүй би дэлхийн хэмжээний зурхайч гээд 40 хэдэн нас дөрөв гэсэн ат гэдэг шиг ингэж явлаа. 90 оноос хойш тасхаар үстэй тан цагаан шүттэй. Ийм залуу ихэлсэн одоо цав цагаан толгойд өвг насруугаа орж байгаа. Өдлөг шинжирүүгээ орж байгаа ийм болоод явж байна. Тэгээ энэ хооронд Хувлаа хаан 1280 оны 12 сарын 19-нд цагийн мэдээний зурхай гэж одоо үг эцгээс авсан. Өглөж авсан үг эцгийн дэргэд чуум мэрэгэн гэж 9 урилгийн нэг нь одоо хийсэн баруун зүгийн хоризмын их гүрнийг эзлэж авах гэж явж байхдаа тэгээ цагаан морин жилийн зурхай гэдгийг бүтээгээд Самаркандын одон орны дээр шинжлэх ухааны үндэстэй дээр одон оронд өөрсдийнхөө зурхайг нар сарны хэрдэлт барилтыг тааруулаад ингээд өөр шинжлэх ухааны үндэстэй 5 гарагийн онол монолыг бичсэн. Тэгээ цагаан морин жилийн зурхайг эзэн хаанд бариад одоо энэ 4 хайр 5 өнгө улсыг иргэшээлтэд орууллаа гэсэн эзэн Чингис хааныхаа үгийг ер нь ингээд Аз даяараа дэлхийд даяараа нэгдсэн нэг цаг тооны бичигтэй байх юм байна. Суурийн 50 гэсэн тэр бүтээлийг Хувлаа хаан саяын хэлдэг онсаар өдөр цагийн мэдээний зурхай гэж олон улсын эрдэмтдийн 12 3 улсын эрдэмтдийн нэгдсэн хүчээр бүтээгээд тэгээд одоо 800 жилийн өмнө хуульчилсан. Тэрнээс өмнө бүр ярих юм бол мэрэгэн түнүгэн одоо хөшөө байна. 731 оны цагаагчин хонин жилийн намрын дунд сарын 27-нд энэ хөшөөг босголоод дараа нь хар бичин жил одоо их буян үйлдэж ерөөл тавьж ингэж дуусгалаа жилийн дараа гэсэн хадан дээрээ цаг тооны шар зурхайн цаг тооны бичигтэй мөртлөө харь улсын цаг тооны бичиг 300 жил дагаж яваа. Энэ ард түмний энэ одоо төлөө
Энэ өвгүүдийнхээ үеих соёлыг өнөөдрийн одоо энэ соёл шинжилгээ ухаантай холбож ард түмэндээ хүргэх юмсан, ач холбогдолтой үлдээх юмсан гэж ийм санаагаар ингэж зүтгэж явсан. Тэгээд эзэн Чингис хаан маань хэлэхдээ ер нь одоо хунан хөгчс дэгээ нар үдсэн сонссноо үлдээж нуулгүй үргэлж надад хэлдээгүлээ. Монголын төр ёсонд бихий ноёдыг зурхайч мэрэгдэг өргөмжлөх заншил бий. Өсөн өвгнийг ер нь бихий болгоё. Бихий өргөмжлөгдөө та цагаан дээл өмсөж цагаан морь унаж дээд суурьнд сууж он сар өдрийг олж сонгож байдгаа гэж Чингис хааны одоо хэлсэн Монголын нууц товчонд бичээтэй энэ үг. Тэгээд ийм өвгдийн гэрээслэлийг би өнөөдөр биелүүлэх гэж 25 жилийн турш явхдаа хаан их ор хас их төрөмн гэж би төрдөө хандахтаа би бүхэж явсан. Дээрээс тогтоосон өргөө дэлхий цагаан өлгийм гэж би гэртээ орж явхдаа би бүхэж явсан. Бусад юмны үдээс бол ер нь хэзээч бүхээгүй. Нуруу зих, нүүр бартам ингээд 25 жил явлаа. Ардчил юм байна. За баярлалаа танд. Сайхан хариулт өгч байна. За гештатлыг үргэлжлүүлье. Ээж охин хоёрыг үлгэр дуурайл холбоно. Багш шав хоёрыг уран сэтгэмж холбоно. За уран сэтгэмж энэ бол дандаа таатай мэдээлүүд байлээ. Уран сэтгэмж бас таагүйч мэдээ байдаг. Юу би багтаамж байдаг. Ингээ та энэ таалсан өнөөдрийн нөхцөлийг яаж учиртай болгоё? Одоо харин ер нь бол өвгдөөц хөндлөхөө байх ер нь эцэг их үр хүүхдийн хоорондын холбоос нь сүүлийн 26 жилийн турш багаар алдсаар ирээд одоо ер нь тасал тадруу орж ийн л да. За тэгээд энэ үг бол яг үндээс бол тэр ихнийг нь бол тодорхой хэмжээний ганцхан тэр хятадч Монголд бас их ач холбогдолтой байсан. Гэтэл энэ либерал демократ үзэл дэлгэрээд юу дэлхийд даяар дэлгэрээд энэ дэлхийд даяар дэлгэрснээр юу үүсэж байгаа нөхөр ерөөсөө гэр бүлийн институт тэр чигээрээ устж байгаа юм. Дэлхийд даяар. Нэгсэндээ одоо та нар одоо Европт харж болж байна. Европт бол ер нь бол гэр бүл гэдэг чинь бол хоцорсон өрх гэр бүл өрх айл гэдэг утгуунаар хоцорсон гэсэн үзэл төгсчихсэн. Бүр төгссөн. Тэр төгссөн одоо үзэл нь одоо Монголд ч гэсэн газар авч халдварлаад газар авч. Нэгсэнд бол заавалчгүй гэр бүл одоо үүсгэж үр хөвгтэй болгох нь бол залуучууд донд бол ерөнхийдөө бол тийм нэг одоо модоос хоцсон мэтэр ойлгох хүртлээр явж байна. За энэ бол ялангуяа Монголд маш их хорт нөлөөтэй байна л да. За энэ үзлийг ер нь одоо тэр хоёр давлгааны буюу одоо сир мэрээр дамжаад энэ сирийн дайнаас болоод хоёр давлгааны ороод ирлээ. Энд бол нэг сая хүний авах хэрэгтэй байсан. Юу гэж хэлэх чинь гэхээр энэ Оросд бол бас мөн адилхан ерөөсөө нөхөн өчгөө байхгүй болсон. Жил тутам Оросд 1.2 сая хүнээр хоригдож байгаа. Яагаад гэвэл төрөлт нь насралтаасаа бага учраас. За энэ мөн адилхан Монголд асар хүчтэй явагдаж байгаа. Энийг бол хүмүүс ерөөс ярихгүй байна. Огт ярихгүй бүр. За тэрний юу гэсэн үг гэхээр би өөрөө судлаачны үед социологчны үед бол янз янзын юм уншиж байхад 90-ад оны ихээр над нэг юм сонин юм таарлцээ. Тэрний юу байсан гэхээр Америкийн судалгаа байсан. Социологийн судалгаа. Хүн ам зүйн судалгаа байсан. Тэн дээр бичгтээ 52 жилийн дотор Монголд нэг ч хүүхэд толбтон үлдэхгүй гэсэн судалгаа байсан байхгүй юу? 52 жилийн дотор гэж байгаа. Тэгэхэд бол би зөвхөн нэг явахтай нэг уншаал өнгөрсөн ухаан. Тэгэхдээ нэг дотор нэг за энэ Америкууд ерөөсөд бол их л буруу юм одоо их л тийм муухай бичлээдээ гэсэн санаа байсан. Гэтэл гүнзгийрэл судлахад яг 1988 оноос хойш монголчин нөгөөд энэ сексийн хувьсгал гэх юм ихэлсэн. Одоо нөгөөд халуун хүнжил явуулж гисэн. За тэгээд бэлгэвчийг тарааж гисэн, абортыг бол зөвшөөрсөн. Гэтэл одоо бүх орнуудад яг энэ хөтөлбөрөөр явдаг юм байна. Нэгсэндээ одоо янз бүрийн тийм ээ тэр бэлгийн харьцааны эрх чөлөө мөн тэр абортыг чөлөөлөх тэгээд бэлгэвчийг тараах тийм акцаар энэ чинь эхэлдэг юм байна. За яг манай Монголч яг тэрвэр 88 оноос эхлээд маш дараалтайгаар явсан. Гэтэл бол 90 оноод эхлэнгүүд шууд бид нар чинь хам зүгөр шууд маш том ангал руу орсон юм. Яагаад гэвэл
төрөлтийнх нь индекс гэдэг юм байдаг юм л да. Тэр төрөлтийн индекс нь 2015-аас дээш байх хэрэгтэй. Тэгжээж одоо нөхөн үрчүү явагдав. Тэрнээс доош болохоор тэгээд нөхөн үрчүү байхгүй чинь аажмаар хүн ам цөөрөгдөн гэсэн. Тэгэхээр чинь 90-ээс хэд хэдэн 5 он ч одоо энэ мэржлийн хүмүүс өөрсдөө мэдж байгаа. Ерөөсөө том хангал үүссэн. Нэгс нь одоо бид нар яриад л одоо 3 сая болоо инээ тэрэ гэдээ ярьж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл та нар боддоо 26 жилийн дотор тийм ээ. Нэг 2.5 сая байснаа 3 сая болсон. 26 жилийн дотор. Гэтэл социализм үеийг та нар сандаа тийм ээ. Нэгсэндээ 85 60 оны хооронд 60 онд хэд байсан гэдэг асуулт гараад ирж байна. Гэтэл бол хэд дахин өссөн блэ? Нэг сая гаруй хүн үнэтэй байснаа 2 сая гаруй болсон шүү дээ. Тэгэхээр чинь асуудлын үнэ гэхээр бол яг одоо ингэ энэ статистикээр та нар өөрсдөө үзэж байна. Нэгсэндээ Монголд тийм ээ. Монгол 2040 он гэхэд үндсэндээ Монголд тийм ээ. Нэгдүгээр бол зогссон. Тийм. Үнэхээр бол хэцүү байдал орж байна. Нэгсдээ 2040 оноос хойш хэрэгцээ бид нар яаралтай хүн ам зүйдээр бодлого явуулахгүй бол Монгол шууд уснаа гэсэн асуудал гарч иж байгаа. Энэ бол их ноцтой тоо шүү. Тийм байна. За дэлгэр Монгол нутгаар энэ 100 их сайхан хор бороотой байна. Тэгээ би өнөөдрийн хөтөлбөрийн завсарлагын 3 минутанд борооны сэдвтэй дуурсан дуу 4-2-ын темпээр явагдана. Асар ритмтэй үзэгч та бүд сонсож тэгээ дараа нь бид оролцогчоос таны оролцоо ямар хор бороо болох уу гэсэн асуулт явна. За тэгээд би юугаа эхлүүлж вэ? Дуугаа эхлүүлье. Их айлгуулга гоё дуу байгаа. Би зүгээр дагаад гитартаа явчихна. Дууга дуулахгүй юм уу? Яасан дуулаа? өдөр бий болох гэж байна. Бороо ороод. За хур бороо орно. Монголд гамшиг цогсон. Энэ эрхмүүд оролцсноор нарлаг өдөр бий болно. За бид олон улсын юм стандарттай зэрэгцэж явж чадж байна.
ритмтэй нийлж чадж байна. Хур бороо орно, эрхмүүд нар гаргана. За, энэ далаас эхлэе. Маш сайхан үг хэллээ. Тэгэхээр би хөвдөө бодож байна. Монголын нийгэм яагаад өнөөдөр одоо өөр имиж, өөр одоо өнцөг, одоо өөр сэтгэлгээ, өөр хүмүүсийг шаардаад байна гэхээр хуучин хүмүүстэйгээ бол үнэхээр удсан. Тэр хүмүүс маань ёстой нөгөө нохог одоо хэн саах уу, намайг одоо хэн өөрчлөх үү гэсэн байртайгаар ингээд 26 жил дураараа дөргичлаа л да. Тэгэхээр энд нь бол ард түмэн хариуг нь өгч одоо хашрааж одоо өөр хүмүүсийг сонгохгүй болвол энэ хүмүүс бол одоо өөрсдөө үлдэхийн тулд юу ч хийхээс буцхаа болж гин гэдгийг харуулж байна. За нэгдүгээрт судалгаа хийсэн чинь өөрсдийнх нь намынх нь нэр хүнд муу болонгууд нөгөө намын нэрээр жагсаадаг юм байхгүй болголоо. За тэгээд уг нь тойрог том байсныг бүр жижиг болгоод ингээд энэ жижиг тойрог дээр чинь мөнгөний тойрог. Тийм учраас энэ мөнгөний тойрог руу орууллаа. Ингэж өөртөө байгаа эрх мэдлийг хоёулаа нийлж хагаад өөрсөдөө ашигтайгаар шийдвэрлэж байгаа. Энэ эрх мэдлийг тэднэрт ард түмэн өгсөн байхгүй. Түүнээс ч одоо өөрсдийнх нь одоо төрсөн зайрдмал эрх мэдэл бол биш. Ард түмэн та нар зөв сайхан бай, шудраг бай, зөв юм хийгээд өгөнгүүт өөртөө тохируулаад нөгөө дээр гарангууд ингээд дэвэл чинь хизээч ялагдахгүй шүү дээ. Одоо л ялахгүй бол одоо ингээд хизээч ялагдахгүй. За тэгэхээр энэ хууль мөлөө хөвтөр өөрсдөө зохицуулж ингээд лөөрэ хийж бүр ичхээ болсон байна. За одоо ингээд ард иргэдэд нөгөө хувьцаа зараад эхэллээ шүү дээ. Гинтхэн энэ тухай ер нь хөдөлтаад эхэллээ тий. Гэхдээ энэ одоо ямар учиртай юм бэ тий? Монгол улс чинь нөгөө оны өмнө чинь нөгөө төсөв хөрөнгө баталдаг шүү дээ. Улс орон ингийн шүү, тэгин шүү. Тэгэхэд ер нь нөгөө хувьцаа зарна гэсэн ямар ч ойлголт байгаагүй шүү дээ. Энэ мөнгө одоо хаанаас гараад ирв тий? Энд чинь засгийн газар бол нөгөө төсвийн дагуу мөнгө зарцуулах хэрэгтэй. Батлагдсан төсвийг чинь зарцуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бид нар хаанаас одоо юу зээлж олж ирв, яаж л өөрөдөж олж ирв ч юм мэдэхгүй ингээд гинтхэн одоо хувьцаа зараад ингээд эхэлж шүү дээ. Энэ бас болохгүй зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн ингээд 14 хоногийн дараа сонгуул болох гэж байхад ард түмэн хувьцаа хөдөлж аваад тэгэнгүүтээ одоо баярлаад хэдэн төгрөгийн хувьцаа ингээд надад зарчлаа. Одоо би ингээд намд одоо зарсан намд нөх юм байна л дээ тий. Гин чи одоо дээд зэргийн уг нь өстой тэнэг үйлдэл, дээд зэргийн одоо дормжлол юм байгаа юм шүү дээ. Тэгээ одоо манай ард түмэн ингээд хараад л байгаад байгаа юм. Тэгэхээр би ер нь ард түмнээ бас гайхаад байгаа. Үгүй энэ утаа гэж Улаанбаатар хотод аимшигын муухай утаа болдог тий. Хүн байтугай чөтгөр тэсхийн аргагүй тийм утаа чинь энэ Улаанбаатарыг ингээд өвлийн цагт бүрхдэг шүү дээ. Манайхан тэр утаандаа л байгаад байгаа. Нэгэн ч гарч ирээд хөөшин утаагаа зайлуулаач арай хэтэрлээ гэж хэлэхгүй юм. Тэгэл ерөөсө болохгүй бүтэхгүй юм зөндөө байхад л ард түмэн ерөөсөө хэлэхгүй юм. Одоо ингээд жишээлбэл сонгуул болох гээл нөгөө офшор гэж яригдал өчнөө олон хүн офшортой гарч ирлээ. Гэтэл нөгөө офшор зөв зүгээр юм шиг их хуралт нэр дэвших юм. Гэхдээ ард түмэн чинь гарч ирснээр хүч офшорчтой болооч тий. Офшортой хүмүүсийг дэвшүүлэхгүйгээд нэг мянган Монгол гарч ирээд одоо жагсчдаг юм уу цуглждаг ингээд үгээ хэлдэг тий. Болохгүй юм боль гэж хэлэх ёстой байхгүй юу? Тэрөөсөө энэ монголчууд маань тэмцэж чадхаа болчихсон юм уу? Альсгүй бол ер нь цаанаа ойлгоод байгаа юм болов одоо хэрвээ үнэхээр ард түмэн маань за яшигтай одоо сонгуул болоход жоохон хугацаа үлдлээ. Энэ тэгэхээр нь явуулж байгаа сонгуулаар нэг сайхан одоо хашраагаад өгье гэж бодож байгаа юм болов тий. Би одоо тэгж л итгэж байна. Яг үүнд ард түмэнд хэрвээ ард түмэн маань яг одоо энэ хоёр намын энэ болохгүй байгаа энэ үйлдэлийг таслан зогсоохгүй юм бол одоо дараа бол тэр жижиг 76 тойрог дээр одоо бид нар бол өрсөлдөж чадахгүй. Үннийг л хэлье. Тийм биз? Одоо дараа юу гэхээр сонгуулийн дараа эдгээр эргээд эрх мэдлээ авах юм бол нөгөө олигархийн хүүхдүүд нөгөө мөнгөтэй нөхдүүд чинь нэг тойрог барьж аваад мөнгөөр зодоод тий одоо энэ тойрог дээр өстой надаас хэн ирэх юм тий би л ганцаараа танигдана одоо бусд нь бол очиж чадахгүй одоо ингээд ийм зүйлийг хийч. Тийм учраас яг л одоо
Эдгээр энэ тойрог жижиг болно гэж бодоогүй байсан, эдгээр бэлтгэлгүй байсан байхгүй юу? За 2020 онд бол одоо тэгээд ер нь энэ чигээрээ одоо эднэрийг ахаад сонгох юм бол тэгээд одоо ер нь одоо монголчууд минь ямар ч аврал байхгүй энэ хоёрын л гарт орно гэсэн үг гэж би хувьдаа бүрэн итгэлтэй. За за дараагийн хүнрээс үзүүлээ. За над дуу бол үнэхээр гайхамшигтай дуу байна. Үнэхээр одоо бэлгшээлтэй гэх юм уу да тийм ээ. Бороо ороод дараа нь нар гарнаа гэж би энийг хүсэж байна. Энийг ард түмэн хүсэж байгаа. Ард түмэн одоо энэ сонгуулиар үнэхээр одоо бороо хор орно гэдэг маань ялангуяа монголчуудад тэр газар дэвтэж тэр нь хүм мал баясч баярлдаг ийм цаг ирж байна гэж одоо би итгэж найдаж байна. Үүний энэ сонгуулийг бид нийлээд хамтаараа одоо шударгаасаа хийгээд гарах ёстой тэр хүмүүс нь ингээд их хурлд гараад ингэх юм бол ард түмэнд нар мандах юм байна гэж би бодлоо. За би бороо оруулах гэж та сайхан. Би бол нэгдүгээр ерөөсө үйлдвэрийг барина. Энэ ерөөсө ажилгүйд цэг тавьж байгаа. Ажилгүйд. Тэр нь эхлээд арчин хүчний үйлдвэр. Төмөрлөгийн үйлдвэр, хөнгөт бол хар төмөрлөг. За химийн үйлдвэр. Ерөөсө үйлдвэрийн гол суур бүтсэн энэ. Гүн далаа дараагийн сая хэлж байгаа. Ерөөсө бид нүүрсээ шатаагаад усаар турбинээр эргүүлээл ингээл тийм. Яг энэ хотын утаатай зүгээр олон жил одоо хотын утаа гэж ярьж олон хүмүүс мөнгө угааж олон хүмүүс асуудалд орлоо шүү дээ. Тэгтэл ингээд эрчим хүчний үйлдвэрүүд барайл гэхэд ерөөсөө л тэр нэгж эрчим хүчний өртөг буу. Тэгэхээр бүх цахилгаанчж байгаа. Ленин хэлсэн мэт үл. Орос орн дээр нэмхэн цахилгаанч энэ бол коммунизм гэж хэлж байсан. Хэдийгээр тухайн үед одоо бидэнд одоо итгэл үнэмшил мэт болж байсан боловч энэ бас том мөрөөдөл, том цонхоор эмийг харж ирсэн юм байгаа болов гэж бодож байгаа. Тийм учраас бид одоо энэ сонголтыг бол гайхамшигтай хийх байх гэж бодож байна. Тийм ээ. Бороо орно гэдэгт бол би итгэлт одоо орж байна. Одоо орохоор дөхөж байна. Үйл том борооны үйл наашилж байна гэж бодож байна. За бороо бол сайхан орно, газар дэвтэн. Тэгээ Монголын ард түмний зоо тэнэнэ. Энэ ядуур бол ажилгүйд энд бол цэг тавина гэж одоо би ойлгож байна. За баярлалаа. За та төмөр царцаа тэнгэрт нисэж галтмага уулыг ороож аалзны шүлсээр дэлхийг хэрэх цагт уггүй хүн төр барьж өнгөгүй сүхээр түлээ хагалдаг болоход төвдөрөө бол намсараа энтгээр бол гүвээрээ монголоор бол зүг сахигч ирж төр гэрийн их үйлгэрэгт оролцох дээд мэрэгдийн юм бошиг байдаг. Энийг бол би өөрийнхөө төлөө зохиогоогүй. Зүгээр миний аавын нэр чиг гэсэн миний аав бол эрх хичээлээ тусгаар тогтнолоо донгоглсон 1911 оны дараа. Олноо өргөгчнээ хар хулган жил буюу 1912 онд хойд бурятын Сүхэн 7 нуур гэдэг газар төрсөн. Тэгэхдээ миний аавд өгсөн нэр бол Мин Чин гэж байгаа. Мин улс Чин улсыг очроор огтлож төрсөн хүү төрлөө гэж. Тэгэд би одоо нэрийнхээ бэлэгдлүүдийг бодсон ч тэр өвгдийн их дээд мэрэгдийн хэлсэн тэр бошиг зарилгыг бодсон ч энэ их үйлсэд гараа ханхаад бусдын ард одоо хуурамчд арвазан гаргаад ингээд суух цаг биш юм байна. Та бүхэн хэлж байна. Зүгээр бидний энэ хамгийн том алдаа нь юу гэвэл Монголын ард түмэн юм сонголтоос л болчих. Хэрвээ биднээс төдөв дарга очир батга хоёрыг зөв сонгосон бол газрын гагнаас хэвээрээ байх ч байсан юм билүү. юм шүү. Тий. Төдөгөө бол гэрийнхээ цонхон дээр алюминий мод тариал гэж хэлнэ. Малчин хүнд бол та одоо мал өсгөөд
энэс айрыг таргаа хийгээд тэр ардынхаа тэр бэлэг одоо заншилаараа сайхан амьдраа гэдэг затглан амьдар. Ер нь Монгол хүн хэдийгээр социализмын материал техникийн бааз байгуулж коммунизм гэрэлт ирээдүрөө явж исэн тэр үеийн хүмүүс захиж цухаасаа одоо би бол одоо тэрний шилдэг бүтээгдэх хүн. Гэхдээ гудамжиндаа хуйлахчингүй байсан шүү дээ. Тэгээ бидэнд ядуу байсан уу ядуу байсан. Би намайг төрж яхад бол ёстой тэрний төмөр зарцаан байхгүй. Галтамгаа нуулыг ороогоогүй. Тэм үед л би төрж ирсэн. Тэгэлэр энэ цагийн хордод бид Монголын ард түмэн зөв сонголт хийхгүй бол 4 жилээр алдаа гаргаад байвал миний хүүхдүүд хойч үе аж үрсэн маань их том одоо эргээд одоо энэ ардчлалын өгсөн энэ буйныг эргээд олж явхад бол 7 сарын 1-ээс ч илүү тийм гам шиг нүүрлэхээ үгүй гэхгүй. Тэгээд ер нь миний хэлсэн бүхэн бол ажил болж ард түмний хиллэг болж ингэж явдаг юм байна лээ. Би 2000 онд ер нь ах нам ардчилсан нам хоёр амнигтэй аав хүү хоёр шиг далд сүлжээ дампуу бодлогоор Монголын төр ард түмнийг хуурам эхлэж нягт хамт ажиллаж байгааг сэрж сэтгэж сэрэмжилж бодох хэрэгтэй болжээ гэж би тэр сонгуулийн үед энэ сонгуул гэдэг чинь ийм байдгийн байх шүү гэж би 2000 онд өөрийнхөө сонь биччихсэн. Тэгэд одоо бол сая манай инг төвшин маань ардчлалын 13-1 одоо хонхны дуугаар сэрсэн Монголын ард түмэнд энэ эрх чөлөө социализмын үед хамгийн богдмол юм бол үг хэлэх эрх чөлөө байл шүү дээ. Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө байл шүү дээ. Тийм юм байхгүй, шүтэх бишрэх эрх чөлөө байхгүй байл шүү дээ. Тийм учраас миний аав бол одоо чи ам цомхонтой чи их чалчаа хүн шүү. Элдвийн юм ярьж байгаад хэрэгт оров шоронгийн хадаас болов гэж ингэ захиж намайг 5 настай байхад алган дээр миний хүү энэ дээр чинь гал байдгийн энэ дээр чинь нус байдгийн энэ дээр чинь 12 жил байдгийн эний чинь ингэж 60 ингэж тоолдгийм гэж хаврын тэргүүн сарны хаврын дунд сарны хаврын сүл сарны энэ гэж ингэж хэлж ийсэн. Тэр бэлэгдлээ эргээд намайг нас бий гүйцээд одоо бас бие даагаад ажил албатай болоод ирэхэд өөрт нь айдас төрж исэн. Тэгээд одоо 88 онд миний аав бурхан болохдоо би авдрандаа хавтастаа хавцгүй хэдэн ном хийсэн. Миний хүү одоо энийг мэрж идэх юм бол насны хоол, барж идэх юм бол нэг л өдрийн хоол өглөө шүү. Тэгээд өөрөө хичээгээр хөгшин хоньны тэнхээгүй бас явж байна, амин даарчгүй явж байна гэж намайг загинжсэн. Тэгээд би одоо Монголын ард түмэндээ өнөөдөр гэхэд чинь би 25 жил тасралтгүй цаг тооны бичгийг хийж өглөө. 1000 хүнд борлуулах гэдэг нэг хэдэн календараа хүргэх гэж яддаг байсан бол одоо 20-30 мянга 200-300 мянган хүн эрэлт хэрэгцээтэй болж Монголын сая 500 мянган хавтгай дөрвөлзэн километр нутагт хаач явсан намсраагаа гэж таньдаг болсон байна. Тэгээд энэ таньдаг нүрээрээ энэ одоо энэ цагаан буурал толгоогоороо нас зүсээ болохгүйгээр би энэ 61 дугаар тойрогт энэ Монгол консерватив намыг зохион байгуулсан. Дандаа та нар шиг юм шижгэнсэн сайхан залуучуудын буйнаар энэ 61 дугаар тойргийн 11, 12, 13, 14 дугаар хороонуудад өөрөө би явган нүцгэн явж. Би нэг ч одоо шатаав ажиллуулахгүй, чадахгүй. Нэг ч одоо тогдал уриалаацсан хийж чадахгүй. Би зөв чаддаг юмгүй юу гол би нэг алган чинээ цаас би хүнд за гүн далаа чи намайг сонгоорой гэж хэлээл би ард түмэнтэйгээ уулзаад явж байгаа. Миний чадах юм ээ. Тэгэлэр намайг бол Монголын ард түмэн надтай уулзсан хүн болгон энэ одоо зөвхөн хоногт бол их сайхан халуун татнаар хүлээж авдаг. Тэгэлэр одоо ёстой тэнгэр цэлэн бороо орлоо. Одоо тэнгэр цэлмэх цаг боллоо. Ингээдтэй шингийн намны бэлэг ард түмний юмны бэлэгдэл болгоо гэж. Тэр гарцаагүй болно. Та давтаа морил нуул гэсэн. За баярлалаа. За дараагийн оролцогчдоо. За бидний хувьд бол би өөрөө бол энэ тусгаар тогтнол бол эв нэгдлийн эвслийг төлөөлөө сууж байна. Тэгээд манай эвслээс Эрдэмтдийн одоо баг гэж гарсан. Энэ эвслээс бол бидэрт бол манай энэ Монгол Эрдэмтдийн
үндэсний зөвлөлд албан ёсоор бидэд хандаад тэгээд одоо энэ сонгуульд оролцсон уу гэдэг санал тавьсан. Тэгээд нэгсэнд бол бид нар одоо ерөөсөө тэр эрдэм номынхаа хорыг л болох гэдэг юм л да. Нэгсэнд миний би одоо ер нь анзаараад байна. Одоо эрдэмтэд хүмүүс бол ерөнхийдөө их ус төрчдөө хүмүүс юм. Ерөөсөө номынхаа мөрөө хөгөөл явдаг хүмүүс. Гэтэл энэ удаагийн сонгуульд маш олон эрдэмтэн мэрэгд өөрийн цолтой өөрийнхөө мэрэгжлийнхаа бүх юмөр орцоход одоо нэг тийм онцлог юм харагдаад байна л да. За түүнээс гадна бол юу харагдсан бэ гэхээр мөн цэргийнх нь хүчнийх нь энд оролцож байна. Бүр мөрцтэйгээ орж ирээд одоо ерөөсөө шууд албаа одоо нэгсэнд бол тодорхой хэмжээнд тушаацсан тэгэл шууд орж иж байгаа нь бол ажиглагдаж байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуул үнэхээр бол ард түмэн маань үнэхээр хамгийн эцсийн зэгтээ хүрсний энэ чинь шинж байна. Одоо энэ манай боорд бас хэлж шүү дээ. Ерөөсөө энэ зүгээр суухаас өөр аргагүй боллоо. Эднээс хөтлөхгүй одоо өөр хүмүүс хөтлөхийн аргагүй боллоо. За тэгэхээр яг гоо бидний хувьд бол олон хүмүүсийн цоолож бас нэг энэ их Монголыг босгох төлөвөө гэсэн ийм ном буюу энэ чинь ийм төлөвөө гаргасан юм. Тэгээд энэ бол ерөөсөө их Монголыг бос төлөвөө гэдэг утгаараа л одоо шууд гүйцэтгэлийг шаардж байгаа зүйл. Энэ төлөвөө гаргах чинь бол тодорхой эрдэмтэд гаргасан. Тэгэхээр бидний одоо шууд хийх гэж байгаа зүйл юу гэхээр бас мөн адилхан бид нар одоо Монгол их цаад гээд үндсэн хуулийнхаа шин төслийг бичээр гаргасан байна. Нэгсэндээ хэрэгцээ бид нар сонгогдоход юм бол энэ гурван хүмүүс маань тийм ээ одоо бидний ингээд гурван хүмүүс энэ яг одоо энэ Монголын юу тусгаар тогтнол ив нэгдлийн бүгд бас энд бол багтаад орцсон. Зарим нэг нь бол ногоо намд орсон байгаа. Гэтэл нэвслэх одоо миний бие тэр чимэдгээд одоо энэ хоёр маань ховд руу явцсан. За манай нэг хүн байгаа одоо бас нэг хүн бол бас энэ эрчим хүчний асуудал шийдэхэд одоо Баатар сөрөн гэдэг байгаа. Одоо гадууч нэг нэлээ яриад байгаа ч одоо энэ острогчийн генератор гэдэг одоо зохион бүтээсэн юм байдаг. За тэгэхээр юу гэж хэлэх чинь бид нар бол ерөөсөө энэ Монгол улсыг ямар гарцаар явах вэ гэдэг тэр гарцуудын бүгдийг гаргацсан хүмүүс. Нэгсэндээ цогцоор нь гаргацсан. Яах ёстой, ийх ёстой, эдийн засгийн яах ёстой, бүх тэр салбараар яах ёстой гэдэг гарцсан учраас бидний хувьд бол ерөөсөө одоо тийхүү ийхүү гэдэг их хурлаа орчход юу хийх үү гэж ангаж суухгүй. Наацх нь одоо өнөөдрөөс эхлүүлээд ер нь яаж хийх үү гэдэг нь бүгд тодорхой байна л да. Тэгээ их хурлаа одоо сонгохгүй байсан ч гэсэн бид нар үргэлжлүүлээд шууд хийх бид төлөвөө байгаа учраас бид нар өөрөөсөө зогслохгүй л одоо ажиллана гэсэн үг юм л да. Тийм учраас бид нар бол бүх одоо зэвсгээ бид нар бэлтчихэд сууж яана л да. Тийм. За баярлалаа. За одоо Монголын ирээдүйг бол гайхамшигтай байгаа. Монголын залуучууд бол гайхамшигтай байгаа. Яг энэ нэвтрүүлгийг хийгээд сууж байхад хоёр мессеж надад ирж байна. Тэгээ би шууд залбая гэж хэллээ. За эхний мессеж бол багшаа орой минь TOEFL дээр би 104 оноо авлаа. 104 оноо энэ бол гайх болчихсон юм. Солонгос өнөөдөр 1-р байранд явж байгаа 87 оноо. Тэгээ Монгол охин 17 настай Монгол охин 107 оноо авчаад явж байна. За 3 сарын 29-нд Америк боловсролынхаа системийг өөрчлөөд шинэ саатын шалгалтыг өгсөн. 3 сарын 29-нд за ингээд саатын оноо 14-нд ирнэ гэж хэлсэн. Тэгээ би дараа нь асууж ирсэн үү? Ирсэн багшаа 1600-аас 1220-ыг авсан. Би сургуулийн болцол хангасан. За энэ Монгол хүнээс Монгол охин Монголдо сураад Америкийн хэмжүүгээр бид нар саяхан 100 оноогоор илүү байсан чи одоо 220 оноогоор дээшээ явж байна. Ийм гайхалтай Монгол оронд гамшиг болсон хэдэн хүмүүсүүд удаад байна. Энэ өөр хэмжээгээр хитэрлээ. Ингээ та бүгдийг харин ингэж юу ороод явчаад штаб ажиллуулахгүй ч гэсэн яваад байгаад сэтгэл их таатай байна. Монголын парламентыг та бүгд чимнэ. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан одоо эндээс эхлэе та ямар баяртай мэдээ дуулгах вэ? За ямар тач гэсэн одоо баяртай мэдээ гэвэл энэ сонгуулиар энэ олон сайхан хүмүүс өрсөлдөж байгаад би их баяртай байна. Ер нь яагаад гэхээр одоо энэ хоёр том ном яагаад ялзарв те? Яагаад ийм байдалд хүрв гэхээр эдгээр ч ерөөсөө ингээд дээрээсээ
эхлээд бүр доошоогоо нэг л юм бодолтой болцсон юм байна лээ. Өөрөөсөө тэнд гарч баян болно, идэж явна. Одоо сайд дарга болно, тендер авна, өшөө том юм авна. Одоо орд газар юу гэдэг юм юмнууд бүгдийг ингэж авна. Ер нь баян болно тий. Тэгэл өмнөх нь баян болдог байсан. Одоо юу гэдгийг тэр газар зарна уу, одоо Улаанбаатарын газрыг зарна уу, ер нь өмч хувцлал байна уу, эдгээр чинь ерөөс ингэж явсан шүү дээ. Миний ойлгосноор эхлээл өмч хувцлаар эхэлсэн юм шиг байна. Өмч хувцлаар баахан юм бүгдээр хувааж авцгаасан. Үнгүүдүүлж авсан улсын одоо өмчлүүдийг энэ банк одоо олон сайхан юмнуудыг аваад бүр тэрийг авлаа, энийг авлаа. Бүр сүлдээ одоо энэ бүр нөгөө ил болцсон. Бүр ингээл томыг жижиг ингээ аваад ингэж явдаг болсон юм байна. Ер нь тий. Энд 20 хэдэн жил ингэж явсан юм байна. Аль нь ч ялгаа байхгүй. Тэгэл би энийг хэлэхээр хэрээр нэг хар болцоод идэг. Тий. Ингээ бүр нам тэр чигээрээ агт сөрөг хүчин тэр чигээрээ хоёр нам тэр чигээрээ нэг ийм байдалд ороод тэгээ сүүлдээ нуул уурхаан юм маань зардаг те 5 толгой оюутлахаар орцгоосон бүр өшөө томор нь хийдэг болсон. Нөгөө эрдэнтийн маань бас мэдээж идэж уудаг хിവэрээ те. Тэгэл явцгаасан юм байна штэ. Ингээд бүр ерөөсөө одоо доороос гарч иж байгаанууд нь хүртэр одоо те. Одоо тэр нь их хуралд очих юм бол одоо бид нар ингээд ах нараа дүүрэж те идэж уудаг. Ийм ингээ болоод явцсан юм байна л да эднэр чинь. Тэгээд явсараагаад одоо ингээд энэ бүхэн одоо ард түмэнд ил гараад ингээ одоо баларч байна гэж ойлгох хэрэгтэй юм байна л да. Баларсан л да. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байна гэхээр одоо та түрүүн хэллээ бид бол гарцаа болцсон гэдэг тийм. Би энд нэг л гарц хэлмээр байгаа. Одоо их ойлгомжтой гарц. Энийгээ би ард түмнээ хайрлая гэж хэлээд байгаа. Ард түмнээ хайрлая гэдэг нь одоо учир зүггүй ингээд нэг тий зарим хүмүүсийн шоолоод байгаа шиг ингээд нэг тий хайр зарлаад ч юм уу тий одоо барьцаа явж тэрж үнсэх гээд байгаа юм бол биш тий. Энэ бол юу хэлж яах нэхэр ард түмэндээ өгөх юм л өгөх гэж байгаа. Ерөөс өгөх юм л өгөх. Энэ хүмүүс яагаад одоо өнөөдөр ард түмнээ ядуу амьдруулж яах нэхэр ард түмэнд очих байсан юм замаас нь авцсан байхгүй. Ард түмэнд ерөөс юм очтгүй. Нөхдүүд л өрн тарын хийгээл хувчилж аваад л ингээд дээгүүрээ зарж баяжаадсан. Ард түмэнд өрн очтгүй. Баян Монголын ард иргэд ядуу амьдраад байна гэдэг чинь ийм учиртай байхгүй юу? Тэгэхээр ард түмний хайрлын нам юу хэлж ийм гэхээр үгүй ард түмэнд өгөх ёстой юм л өгье л дээ. Эн чинь энийг л бид нар би одоо хайр гэж байгаа. Тэ? Энэ ард түмнээ бодъё, ард түмдээ сэтгэл гаргая. Энэ улс орны нөөц бололцоо сайн сайхан бүхэл юм байна. Энийг л ард түмэнд өгье. Ард түмэндээ тэр эрхийг олгоё. Тэр бизнесийг эрхийг олгоё. Ард түмэнд очих бүх юмыг очиулъя. Дээр нь нэмээд ард түмэн дээр байгаа тэр их дарамт, даралт одоо доромжлол энэ бүх юмыг нас авч хай. Ингэх юм бол амьдрал шал өөр болно гэж. Ингэж одоо энийг л би одоо баяртай мэдээ гэж хэлэх гээд байна. Ард түмэндээ юмыг өгье. Ард түмний тэр баялгаас авах юм одоо надад одоо миний намд байхгүй. Тийм сонирхол байхгүй. Би өөрөөсөө өгье гэж байгаа юм биш. Ард түмэнд очих юмыг л ард түмэнд өгчий. Тийм биз? Тэ? Тэрнээс нь одоо хумслаад аваад ингэж ах юм байна. Одоо Монголын баялагын сайн сайхны 99% би идсэн гэж боддог. Энэ нөгөө олигархууд дээгүр байгаа нөхдүүд. 1% нөгөө мо 3 сая хүрэхгүй ард түмэн маань нэг юм хувааж идэх хэмжээнд хүрсэн болов те. Ийм л одоо баялагын буруу хуваарлт яваад байгааг л ард түмэндээ сэтгэл гаргаад ард түмнээ хайрлаад хөө эднэрт ингээд энэ бүх юмыг өгье л дээ. Яах юм бид нар энэ олигархуудад өгж яах юм те. Ийм одоо нийгэм эдийн засгийн одоо дахин хуваарлтыг л хийх шаардлагатай гэж үзэж байгаа. За баярлалаа. Үнэхээр сайхан энэ Манангаас бус улс төрийн хүчин бие даагчид орсноор эрхэмсэг Монгол оршихуйг бий болгох юм. За ингээд та ямар баяртай мэдээд болох вэ? За тэгэхээр альва хөгжил өөрөө юм синусоид хэлбэртэй байдаг. Тийм ээ та нарт байж байгаа. Өнөөдөр Монголын хөгжил хамгийн уналтын хамгийн доод зэгтээ байдаг. Тэгэхээр доод зэгтээ хүрсэн юм заавал өсдөг жамтай. Тэгэхээр энэ сонгуулиар хэрвээ миний ард түмэн зөв сонголт хийх юм бол одоо зөв бөгөөд шудраг ухаалаг сонголт хийх юм бол энэ уналт доошоо биш дээшээ зөвлөх жамтай. За баярлалаа.
За тань сая өнгөрдөг 5 сарын 30-31-нд 5 тэвийн 20 шахам улсын гадаадын том эрдэмтэд ирж энэ манай Монголын хадны бичгийн талаар энэ хадны соёл дэлхийн хадны соёлын талаар биднээс олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд ор хийсэн. Тэнд би хэр чинээгээр англи, орос 3 хэл дээр Монголын хадан дээрх дүрс бичиг дэлхийн бичиг үсгийн цагаан толгой мөн байна гэж хүн болгонд энэ үгэ хүргэсэн. Энэ бол манай Монголын ард түмэнд бас шин сэргийг бас их сайхан бэлэг байх гэж ингэж бодож байгаа. Тэгээд энээгээрээ би ер нь би бол монголоор бахархдаг. Би 90 онд инженашин зургийг харж байгаад ташуу захтай дээл анхудаа хийж өмсөд годомжоор явсан. Хүмүүс бол тайзан дээр урлагийн хүмүүс өмсдөг гэж ойлгодог энэ дээлийг би дээлний модыг би анхаа гаргасан. Ер нь тэгээ залуу байхасаа ихсүүлэл би нам эвлэлийн ажил хийж явахасаа ихсүүлэл дандаа шинэм хийж ирсэн. Ховд аймгийн ард аюушийн талбай дээр галын наадам хийгээ зогсож яхад надад дэмжих хариуцлагатай миний хажуу талаас туслах хариуцлагатай олдохгүй байсан. Би ганцаараа хийгээл тэр одоо баруун дөрвөн аймгийн соёл урлагийн залуучуудын үжилтгийг зохион байгууллаа. Тэгэл гавьяан манай дарга цаана байсан дарга нар шийтгэл нь зарим нэгэн дутагдлаа байх юм бол намсраа дээр ирдэг. Өнөөдөр гэхэд би төрөөрөө үнэлүүлээгүй. Гэхдээ би төмнөрөө үнэлүүлсэн. Энэгүй би бас Монголын ард түмэнд ингэж хэлсэн байдаг. Манай их насыг дорж Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай. Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхнээ холбоотой. Өсгөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй орон. Би бол одоо танай энэ 2 цагийг дуустал би эх орныхоо тухай шүлгийг би ингэж уншиж чадна. Тэгээ энэгээр эх орноороо бахархна гэдэг бол ингэж одоо нэг үгээр хэлвэл өвгөн настай ч ихсэн сагж явах ёстой. Өөрийгөө илэрхийлж явах ёстой. Одоо зарим үгээр явбал манай өөр монголчууд хэлдэг нь омогших гэж. Тэгвэл омогших бахархал надад бол ийм байна. Тэгээ би ийм сайхан одоо мэдээ дуулгая. Энэ нэвтрүүлэгт орж оролцуулсан ээлсэний хамт олон одоо ирхэм Малайз ангидөвшөнд одоо маш их баярлалаа дүүтэй. за баярлалаа. За танд их бага хугацаа оногдож байна. За би товчгоо хэлээ даа дахиад. За энэ их Монгол босгох төлөвөө гэдэг маань өөрөө үнэхээр их том баяртай мэдээ гэж хэлгиймээр. Яг бол их Монголыг босгох төлөвөө босгочод байна. Энийг бол том манай улс төрч инх баяр дармаар хүртэл нэг дэмжиж явчихлаа. За энэ их Монголыг босгох төлөвөөний гол зангилаа нь бол тэр бэлэг солилцооны хөтөлбөр байна. Бэлгээ солилцооны хөтөлбөр. За тэгэхээр монголчууд маань нэг бэлэг солилцохын дээ. Энэ бол их хурлын сонгуул болсон болоогүй миний хувьд бол бид нар сонгогдсон сонгодоогүй явагдах. Тэгэхээр би явагдах үйл явдсан. Яг бол энэ машин ажилласан. За энэ машины дагуу энэ бэлэг солилцооны хөтөлбөрийн дагуу манай ард түмэн ямар болох вэ гэхээр мөнгөний гачглаас гарна. Ажилгүйдэл тэглэгдэнэ. Ядуурл зогсно. Ямартай ч байсан энэ үйл явц бол эхэлсэн байна. Маш бага хүрээнд дэр эхэлсэн байна. Ихтэй эхэлсэн. Энэ бол том баяртай мэдээ гэж би бодож байна. Нэгсэндээ бидэрт ирээдүй, гэрэлт ирээдүй тов тодорхой харагдаж байгаа. Яг л бид нар их Монголыг босох төлөвөө эхлүүлсэн байгаа учраас. Тийм ээ. За баярлалаа. Би өчигдөр нэвтрүүлэгтээ ярьж исэн Английн ард түмэн эх орны дайны дараа Черчиллийг сонгоог. Тэр хүн 8 байсан. Черчилл бүгд хайртай байсан. Черчиллийн ялалт бол Английн бэлэг тэмдэг болсон байсан. Хөгжил гэж ердөөл юм. Он удаан жил болсон, 26 жил болсон манангаас салж ээж бид хөгжлийнхаа замд орно. Төр эргэн хоёрыг үнэн үг холбоно. Үнэн энд байна. Та холбож юу? Анхаарал тавьсан сонсонд баярлалаа. Та бүгдэд оролцсон хүн баярлалаа. За баярлалаа.